Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэн яг одоо Netflix-ээр гарч тренд болж буй энэхүү хараал эцэн хайр хэмээх шинэхэн цувралыг үзэж байгаа байх. Жүжигчин Чон Хэ Ин болон Хаяон нарын гол дүрдэн тоглосон энэхүү романтик инедмийн сериал үнэхээр их анхаарал татж байгаа илээ. Мөн сүүлийн үед Netflix-ийн цувралууд дээр их гардаг нэгэн түгээмэл сэдэв бол бусдад муу зүйл хийсэн эсвэл давуу талаа урвуулан ашигласан хүмүүс эцэстээ хийсэн үйлдэлээ төлөөсийг хамгийн хатуугаар төлж үзэгчдийн дотрыг онгойлгох үйл явдал юм. Үүнийг солонгосоор жинхэнэ хүмүүжил буюу чамгүйг гэж нэрлэхийг та бүхэн мэдсэн байх. Тэгвэл өнөөдөр яг энэ кино шиг дээр дурдсан энэхүү хараал эцэн хайр цувралын гол дүрэн жүжигчин Хаяон бодит амьдрал дээр энэхүү жинхэнэ хүмүүжил хэмээх хэрэгжиж байгаа юм. Мөн үүнтэй холбогдуулан саяхан өмнөд Солонгосын улс төрд ямар түүхэн хууль батлагдаж Хаяон гих өмнөд дурдсан жүжигчинд маань тохиолдож буй асар том асуудлыг та бүхэндээ танилцуулах гэж байна. Энэ асуудлаас болж өнөөдөр Солонгос тэнгэр газар нийлгэж байгаа юм шиг нүргэнтэй байгаа юм шүү. За энэ хэрэг юунаас болж ихсэн тухай та бүхэндээ ярьж өгье. Энэ бүх зүйлээ Хаяон саяхан нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо өөрийн гэр бүлээ 4 дахь үеэрээ эмч хийж байгаа удам гэр бүл хэмээн их л бахархлагаар ярьснаас эхэлсэн юм. Тэрээр өвгөхийн аавыг Солонгост анх удаа барууны эмнэлгийг нээж сүүлчийн эзэн хаанд хүртэл эмчилгээ үзүүлж байсан гэх зэргээр магтсан байдаг. Гэвч интернетийн хэрэглэгчид тэрхүү агуу өвгдөөсөн хэн болохыг ухаж эхэлтэл байдал өөрөөр иргсэн юм. Түүний өвөөгийн аав нь Ан Сону гэдэг хүн байсан бөгөөд тэрээр Японы эзлэн түрэмгийллийн үеийн хамгийн алдартай Японыг дэмжигч бүлэгт удирдах албан тушаал хаадаг байсан нь илэрсэн юм. Бүр 1918 онд Ан Сонугийн гэр бүл Солонгос хувцс огт өмсдөггүй бүх хүүхдүүдээ бүрэн Япон хүн шиг өсгөн хүмүүжилж байгаа, мөн нутгийн иргэдтэй огт харилцдаггүй тул ямар ч төвөгтэй зүйл байхгүй талаар бахархан ярьсан ярилцлага нь гарч ирсэн юм. Эх орноо худалдсан хүний үр удам өнөөдөр телевизээр түүнийг бахархал болгон ярьсан нь Солонгосын ард түмний дургүйслийг дээцэгт нь хүргэсэн юм. Энэхүү ностой мэдээлэл цацагдахад Хаяонгийн харьяаны агентлагаас гаргасан үйлдэл нь гал дээр тос нэмсэн. Тэр ямар ч түүхэн баримт судалгаа хийлгүүгээр ор үндэсгийн худал мэдээлэл гэж шууд үгүйсгсэн мэдээлэл гаргасан юм. Гэвч хүмүүс сонины хаачилбар түүхэн баримтууд зэрэг хөдөлшгүй нотлох баримтуудыг дэлгэсний дараа л тэд сайн нэг л бууж өгч нэг хоногийн дараа уучлалт гуйсан загтал бичсэн нь оройтсон байв. Тэгвэл үүний үр дүн яаж гарсан бэ? Энэ бүгд яг л Солонгос кинон дээр гардаг шиг жинхэнэ иргэдэн хүмүүжүүлэх ажиллагаа эхлүүлсэн юм. Samsung корпорац болон томоохон хувцас загварын брэндүүд түүний тоглосон бүх сурчлагыг тэр даруй устгаж гэрээгээ цуслах алхам хийсэн. Бүр өөрийнх нь тоглосон Netflix-ийн шин цувралын сурчлагын видеонууд хойшлогдож телевизийн бус нэвтрүүлгүүд ч мөн цацалтаа зогсоосон юм. Тэрээр өвөг дээдсээ буруу сонгож төрөөгүйч түүхэн үннийг мэдэхгүй байж бардамсныхаа төлөөсийг өөрийн карьераараа хатуу төлж байна. Гэтэ энд нэг чухал асуулт гарч ирнэ. Яагаад яг одоо энэ асуудал хүчтэй яригдж нийгэм даяараа ийм хатуу шийдэмгий хандаж байгаа вэ? Саяхан буюу 2026 оны 8 сарын 15-ны өдөр Солонгосын тусгаар тогтнолын баяраар ерөнхийлөгч Lee Jae-myung маш хүчтэй мэдгдэл хийсэн. Тэрээр эх орноосоо урвсан хүмүүсийн зүй бусаар хуримтлуулсан хөрөнгийг эцэс хүртэл нь шалгаж буцааж хураан авч түүхэн хариуцлагыг хатуу тооцох болно хэмээн онцгойлон тэмдэглэсэн юм. Үүгээс зогсохгүй саяхан Солонгосын парламентаар Японыг дэмжигчдийн хөрөнгийг улсад хураах тухай хууль шинжлэгдэн батлагдаж чин төгөлдөр болоход бэлэн болсон байна. Энэ хууль нь үнэхээр хатуу бөгөөд гайхалтай. Өмнө нь эх орноосоо урагчдын үр удам өвлөж авсан хөрөнгө газраа аль хэдийн бусдад зарсан байвал түүнийг л хурааж авах боломжгүй байсан бол шинэ хуулиар тэрхүү зарсан мөнгийг хүрт мөшгөж улсын орлого болгож хурааж авахар заасан байна. Мөн үүнийг мэдээлсэн иргэдэд урамшуулал олгох систем хүртэл нэвтэрсэн. Энэ бол түүхэн шудраг ёсыг тогтоохын тулд төр засгийн төвшөнд явуулж буй хамгийн том бөгөөд бодит хүмүүжлийн арга хэмжээ юм. Ийм хатуу хууль хэрэгжиж нийгэм даяараа эх орноосоо урагчдын эсрэг эвлэлтэн нэгдэж байгаа нь энэ нэгзэгтэй цаг үед жүжигчин Хаяон телевизээр өөрийнхөө Японыг дэмжигч өвөг дээдсээрээ бахархан ярьсан нь ямар том алдаа, ямар мэдрэмжгүй үйлдэл байсныг та бүхэн одоо бүрэн ойлгож байгаа хаа. Бид түүхээс суралцах ёстой. Ялангуяа хамгийн том шүүмжил дагуулж байсан зүйл нь тэгж их бахархаж исэн бол яагаад сонин түүхийн сурвалжт мэдээллийг нэгц судлахгүйгээр ингэж ярьсан юм бэ гэдэг асуудал байгаа юм. Өнгөрсөн түүхээ мартаж үл тоомсорлвол хизээ нэгэн цагт тэр нь эргээд биднийг хэрхэн унгах аюултайг энэ үйл явдал эхнээ харуулж байна. Олон нийтийн өмнө гардаг бусдад нөлөөлдөг хүмүүс үргэлж хариуцлагатай, мэдлэгтэй түүхэн үнэнд хүндэтгэлтэй хандах ёстой. За ингээд та бүхэн энэ мэдлэгээ нэмэхийг хүсвэл бидний сувгийг дагаарай. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.